Сайн байцгаана уу? Миний YouTube podcast-ийг дээр миний бичлэгийг үзэж байгаад баярлалаа. За тэгэд өнөөдрийнхөө энэхүү бичлэгээр би одоо хэрэгтэй хэрэггүй бүтээгдэхүүнээ ангилаад зарим бүтээгдэхүүнээ хаяна. Яг тэгэхээр мэдээ сар шин болж ийн хүмүүс чинь тэ хэрэгтэй хэрэггүй зүйлээ ангилж нэг усны гэрээ сулалж цэвэрлдэг шүү дээ, тэ. Тэгэхээр би бас арьс арчилгаантай холбоотой бүтээгдэхүүнүүдээ илүү одоо хэрэгжилж үзсэн ч бай, зарим нь магадгүй хугацаанд дууссан бүтээгдэхүүнүүд байж болно. Тэд нэрийг та бүхэндээ хэрэгжилжсэн бол ямар хуухан сэтгэлдэлтэй байсан, яагаад авсан, эсвэл бэлгийн замаар ирсэн ч гэдэг юм уу, тэ. Тэд нэрийг тайлбарлаад за тэгээд ингээд гоё clean up хий гэж бодож байна. За тэгээд юунаас эхлэхээ мэдэхгүй л байна. Миний бас одоо энэ ширээ бас жоохон messy. За тэгээд би арьс арчилгааны зөвлөгөө өгдөг хүмүүст Instagram хуудасаараа холбогдоод илүүтэй зөвлөгөө өгдөг. Тэнгүүд зарим бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн ч гэсэн хайж чаддаггүй. Зарим бүтээгдэхүүнийг хэрэглээд хайцсан хэрнээ одоо гаднах юм сабагла бодлыг нь хаяагүй байдаг. Одоо жишээ нь төнөр байлаа гэж бодоход сав нь бас хаягдаагүй ингээд цуглуулсан байдаг. Тэгээд тэднэрээсээ бас эхлэе гэж бодож байна. Яа савыг хаягдаггүй би ямар балаа юм бэ гэж бодож ивэл заримдаа нөгөө гинт ингээд хүмүүст зөвлөгөө гэхээр энэ олон 100 мянган бүтээгдэхүүн шууд миний толгоонд автоматар чэйжлэгдээг учраас харах хэрэгтэй болдог. Юунг нь харах вэ гэхээр ingredients буюу орц найрлагыг нь харах надад ажил гардаг. Тэгээд орц найрлагыг нь хараад иймэрхүү батгашилттай, иймэрхүү өрөвсөлтэй, иймэрхүү розикач гэдэг юм 9 жорын арьсан дээр одоо илэрч гардаг шинж тэмдгүүд байна шүү. Тэднэрт тохирдог эсхийг нь үздэг болохоор хайрцгийг нь хайж чаддгүй. Тэгвэл өнөөдөр бол хаяа гэж бодож чинь. За тэгээд зарим нь бол бүр ингээд хайрцаг сабагла бодлон шинжлэгдээд энэ төр явцсан байгаа бүтээгдэхүүнүүд байгаа болов гэж бодож чинь. Би бас тэгээд нөгөө хайрцаг сав одоо төнөр байлаа гэхэд одоо төнөр пад байлаа гэж бодоход хайдаггүй нь ямар учиртай гэхээр сүүлд бас би энэ Skin Food-ийн Acorn-тай падыг за тэгээд энийг задлаад би болохоор хааш нь юулсан бэ гэхээр энэ нөгөө refill савлгаатай нахгүй. Тэнгүүт нөгөө I'm from in Pedro суллаад хийсэн баг. Гэдэг шиг иймэрхүү бас зүйлүүд гардаг. Эсвэл нөгөө арьс арчилгааны зөвлөгөө өгөөд шууд хүмүүст таарн тарахгүй ванга шиг ер нь мэднэ гэж байхгүй юм чинь. Иймэрхүү саунд матчи надаас нэг 5-6-г аваад яваа. Тэгээд тааруул хоёлаа бүтэн савлгаатаагаар нь авъя ч гэдэг юм уу, тийм уян хатан нөхцөлтэйгээр хүмүүстэй ханддаг. Яагаад тэгэхээр оюутан залуусч гэдэг юм уу нэгснээ санхүүгийн эрхчлөөнд хүрээгүй аав ээжээсээ хараат байдаг хүмүүсийн чинь учиргүй 80 мянгаар пад аваад гэвэл бас санхүүд бас тийм тохиромжтой зүйл бий биш гэж боддог. За нэг тиймэрхүү байна. За эхлэе да. Энүүгээр нэг хэдий юм харагдчих эднэрийг сайхан наашин татаатай. За эхнийх нь болохоор Tea Tree Balancing Toner гэдэг ийм тонерны шил байна. Энэ маш гоё тонер байдаг. Тэгээд тослог холимог арьстай болон батгашилттай арьстай хүмүүст зүгээр. Яагаад гэхээр tea tree буюу энэ нөгөө модны цайны модны ханд нь айгуусан өрөвсөл намжаадаг байхгүй. За энийг хаяа. Тэгээд би нэг юм уут аваад ирсэн байна. Энэ уут бол хангалттай дүүрчих байх гэж бодож байна. Хоппа. За next one Einbell Flowering Centella Leaf гэх тайвшруулах орц найрлагатай энэ нөгөө Centella гэдэг энэ навч байдаг. Тэгээд энийг юу яа? Бас хайчи. Энэ баг тосын түрхээ дууссан байх гэж бодож байна. Савыг нь аваад үлдсэн байна. За энэ савыг 2 дугаарт хайчи. За дараа нь болохоор энд балар эртний зүйл байна. I'm from brand Монгол улсад Beauty Secret салбиасаар оруулж ирдэг. Энэ брендийн маань ийм тос байна. Тэгээд хуучин бол ийм савлгаатай байсан. Тэгээд таг нь хар өнгөтэй, одоо болохоор ногоон өнгөтэй болцсон. Нэг ийм гоё жээлэн тос байдаг. Айгуу гоё. Тэгээд энийг маань дуусгацсан байна. Одоо л энийг хайрлаад ах хэрэг ба. За тэгээд нэг хайрлаад хадгалаад ах шаардлагагүй гэж үзэж байгаа болохоор энэ Wireman Tea Tree-тэй жээлийг хайчи. За тэгээд энүүгээр өөр юу байна? Зарим энэ дээр бас нэг бүтээгдэхүүн байна шүү. Хайж болохоор энэ ихтэй дотор нэг өөр юм сулсан байхаа л гэж бодоод байна. Энэ Clavo branding энэ pink pearl гэдэг нөгөө сувдны юутай. Энэ бараг хугацаанд дууссан байх гэж бодож байна. Энэ айгуу сайн чигшүүлэгчтэй. Энийг хайчи. За ингээд 2 шил хавсраад энүүгээр байна те. За энэ хаваар мянга. Энэ дээр нэг За энэ дээр нэг тонерын сав байна. Энэ I'm sorry for my skin гэдэг брэнд гэдэг. Энэний бас relaxing toner буюу тайвшруулагч тонер байна. Энийг хай. За next би нэг хэд хоногийн өмнө La Roche-Posay энэний юу
sensitive skin буюу эмзэг харсанд илүү зориулсан тайвшруулна гэдэг. Энэ жоохон байгаа юм байна. Энэ зүгээр эрдэс тус. За энэ жоохон байгаа юм байна. Oh yes. За тэгвэл энэ байхгүй болцсон байх гэж бодож байна. Хоосон байна. Би одоо хэрэгжилж байгаа One Thing-ийн Niacinamide би одоо хэрэгжилж байгаа. Энийхээ савн байна. Хайчи. За энэгээр өөр юу байна? XSY New Skin Resolution гинэ. Арсич юм. Бараг дахин сэргээх юм шүү. Ийм gel mask байдаг. Power sawтай. Хөрхи дуусчих. Энийг. За. Энэ чайгуу сонирхолтой шүү. Ингээд юм хаяад ах. Бүр хаяхгүй балаа юм шиг бүр удаагаад. За энд болохоор Centella Acetica-гийн extract-тай гэдэг One Thing-ийн бас ийм тонерын сав байна. Bye. За энэ баг хугацаанд туссан баха. Энэ надад өмнө нь байсан хэрнээ хэрэглээгүй байна. Энэ болохоор одоо саяхан шинэхээр задлсан нь болохоор ийм их энэ нь бол ийм байна. Тэгээ бүтэц сав баглаа бодлол яг мэдээж адилхан. За тэгээ энэний хугацаа дууссан гэж бодож байна. За тэгээ бүтээгдэхүүн дээр одоо зарим бүтээгдэхүүний гаднах савн дээр нь онгойлгосноос хойш одоо ийм за би энд зургаар оруулчих. За одоо нэгсний дөрвөлжин дотор 3 м гэ бичсэн бол 3 сарын дотор хэрэгжилж дуусах. 12 м гэ бичсэн бол 12 сарын дотор л хэрэглээ задласнаас хойш гэсэн үг шүү. За гэсэн хугацаа байдаг. Тэгээ доор нь үүдэг expired нь болохоор хамаагүй. Тэр нь 28 30 он байсан ч бол хамаагүй шүү. За задласнаас хойш гэдгийг боксо харах хэрэгтэй байдаг. Тэгэхээр боксо бас хайдаггүй тийм учиртай. Би тэгээ заримдаа нөгөө авсан одоо бүтээгдэхүүний энэ дээр ингээ бичдэг ч юм эсвэл надад бас дэвтэр байдаг. Энэ бүтээгдэхүүнийг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр задлалаа гэд бичсэн байдаг. За тэгээ нөгөө уут маань бараг нэлээх болчлоо. За тэгээ надад бас одоо энэ хаваараас гайгүй юм шиг байна гэж юурн дүгнээд байна штэ. Энэ дээр уг нэг байна. За энийг хайчи. Энэ Horgate brand-ийн cleansing balm. Тэгээд ингэж онгодог. Тэгээд үшээ дууссан. Айгуу дажгүй cleansing balm байсан. Тэгээд дотроо нэг юм ширхэгтэй юм шиг. Тэгээд би зүгээр энийг нормал харьцтай хүмүүст бол зөвлөнө. Тэрнээс имзэг мэдрэмт хийж гэдэг юм уу батг гардаг. Эсвэл бүр таг хуурай харьцтай хүмүүст бас төдийлөн зөвлөөд чадахгүй юм байлээ. Тэгээд энийг хайчи. За ерөнхийдөө энэ хаваар гайгүй юм байна гэж дүгнэж ин бусдыг нь бол. За тэгээд надад ингээд бас бүтээгдэхүүний сав баглаа бодлоо хаяагүй ингээд цуглуулсан нэг юм сандалны доотх байдаг. Энийгээ суллаа. Энэ дотор маань oh my god харсан чинь бас сонир болж шүү. Энэ миний одоо яагаад ч хаяагүй нэг юм коуч өнөртэй усны ийм сав байна. Энийг хаяа. За тэгээд энэ юу вэ? За тэгээд Morphe-гийн будаг төгжигч байна. Би хэрэгэлдэг. Саяхан эндээс тий доороо юм саатай. Тэгээд энийгээ сайхан шейк хийгээд ийм шар болгоод цацсангууд амар гоё гялалцаж өгдөг. Тэрний маань савн байна. Тэгээд түрүүн ярьжсэн шиг задлаад хэдэн сарын дараа гэдэг энэ бол жишээ нь 6 сарын дараа гэд энэ шүү. За ийм лого хэлээдсэн. За энийг хайчи. За next. Энэ бүр одоо бүр байхгүй болсон. Энэ Schwanen Garden гэж Солонгос улсын брэнд. Тэгээд дотор нь нөгөө ингредиентсүүд нь байсан болохоор хайч чадаагүй. Одоо л хайчи. Nice. Энэ юу вэ? Pore Barrier гэдэг нөхцөл тагшаах зорилттой ийм Skin Lab-ийн бүтээгдэхүүн байсан. Тэг хэрэглээд дууссан. Савн Монголд байсан байна. За хайчи. Энэ юу вэ? XSY Aqua Boosting гэдэг ийм тонерний савн байна. Тонерийн хэрэглээ дууссан юм шүү. Хайчи. Энэ юу вэ? Clear Skin Rich Moist Soothing Cream гэдэг энэ цагаан дээр цэнхэртэй гэдэг нөгөө айгу өтгөн тэр тосных байна. Хайчи. Nice. Энэ First Essence гэдэг 94.5% та Clactomyces гэдэг энэ урт найрлага энэ юуг бүрдүүлдэг вэ гэхээр нөгөө дэлхийн алдартай SK2-гийн эссенцийг одоо голлох орц найрлага нь байдаг. Тэгээд Maison дээр энэ байдаг. Надад энэ дээр бараг жижигхэн савн байсан. Би сая бас нэгийг авсан. Тэгээд энэ хоёрыг харьцуулаад зургийн дараа гэсэн болохоор. Упс. За савын бол хайчи. Ямар том юм бэ? Энэ бүр дээр үед байсан Agatha гэдэг брендийн Cleansing Water. Хайрцаг нэм cute. Заримдаа хайрцаг сав баглаа бодол гоё идэг тий. 9 жорын юм биш шүү. Энэ Biostar брендийн Secret Recipe байна. Энэ тос. Чи. За
Aromatica гэд брендийн Tea Tree Clay Mask-ны маань савн. За тэгээд энэ clay mask буюу шаврын маск бол миний мэд хамгийн сайн маск. Данч одоо ер нь энэ тэнт зарагдахгүй байгаа. За нэг юм байна. За жоохон хурдлана. XSY Dark Spot Correcting Serum Boosting Ampoule энтер гээд эднэр байсан байна. Энэ айгуу гоё штэ. BioStrand-ийн Beauty Secrets адилхан албасаар оруулж ирдэг Hydra InReach тэгээд айгүй баялаг бүтэцтэй энэ гоё ампул. Бүр санчлаа. Энэ юу вэ? Biplan branding Green Full pH Plants Cleansing Foam гинэ. Энэ ногоон өнгөтэй foam байдаг. Цэвэрлэгч бас надад таалагддаг. За тэгээд батхтай хүмүүс бол айгүй сайн мэддэг байх юм. Skin Miso гэж Солонгос улсын брэнд гэдэг. Энэ pore serum болон pore toner арсыг айгүй их хуурайшуулдаг. Гэтэ серумны хувьд бол нөхцөлтөнд бол маш их ач тустай надад санагдчихсэн. Би энэс 5 савыг дуусгасан. Тэгээ миний нөхцөлтөнд бас тухайн үед маш сайн нөлөөлж исэн. Тэгээд одоо энэ хайчи. За энэ юу вэ? Fundamental Water Gel Cream гэдэг энэ vegan брэнд гэдэг Dear Clears гэд Beauty Secrets маань бас албасаар оруулж ирдэг. За энэ маань хайчи. Ямар гоё юм бэ тий. Энэ Supple Preparation гэдэг нөгөө одоо чернэлийн ангамтай юм тонер байдаг. Мөн л адил Dear Clears энийг хайчи. Энэ нөгөө уут маань бараг зүрчлээ. Гон цаас арцаг энийг шамбилгаад хайна. Тэгвэл хүмүүст хэрэгтэй ах. За энэ Touching Soul гэд Perfect Sebum Control гэд энэ primer байсан санагдаад байна. Эсвэл cream юм болов. Foundation гэж байна. Cream юм байна. Энийг хэрэглэж ийсэн байна. Хайрцаг нь яагаад ч юм байна. За харин Avoca гэд брэнд байдаг. Энэний бас нөхцөлтийн серум бололтой. Ийм серум байсан байна. Avoca брэндийг тухайд бас аюу хэрэглэдэг гэсэн Солонгос улсын брэнд. Энэ хайчи багтах нь. За тэгээ балар эртний зүйл гарч ирж индэ. Village 11 гинэ. Хөөрхий, ийм хөөрхөн. Pony гинэ. Уруулын будаг юм шүү. Ийм лаг өнгөтэй юм. Одоо дотор нь юу байсан санахгүй. За тэгээд энэ доороос болохоор Skin Lab-ийн Barrier Derm гэдэг Daily Sunscreen гэж чернэлийн өнгөтэй. Энэ аюулсан sunscreen байсан. Тэгээд одоо данч худалдаалагдахгүй байгаа юм шиг л. Тэгээд хайч чадаагүй. Одоо л хайчиё. За зарим юм бодогнууд байна. Morphe-ийн энэ тэнийг хэрэгэлдэг. Энэ тэн байна. Too Faced-ийн энэ chocolate гэд бронзыг би ашигладаг. Тэр маань байна. Савн. Айгуу гоо шоколад үнэртдэг. За ингээд болоо. Шивдэ бусдын дандаа уутнууд байна. Энэ тэнд хэрэгтэй. Заримдаа нөгөө хүмүүст жижигэр юм өгөхөд хэрэгтэй болдог гэд уутнууд байна. За тэгээд энэ саваас сулчлаа. Too Happy. За тэгээд ийм их юм 100-ийн тор гэж ярьдаг манай үеийнхэн 100-ийн тор дүүрэгчлээ. За тэгээд ийшээгээ бас зарим харах юм байна. Энэ талд бас нэг хэсэг юм байна. Тэднэрээсээ бас хаяа гэж бодлоо. Одоо жишээ нь энэ Mirio гэдэг Солонгос улсын брендийн eye patch байна. Би нэг тийм eye patch тавьдаг төрлийн хүн биш. Ийм лаг алтан малтан. Түг хэрэглэнэ гэж байхгүй. Энийг хайчи. Ийшээ харсан чинь гоё саямар юмнууд байна. Түрүүний хэрэгжилжсэн pore serum байна. Савн байна. Тэгээд энэ юм шилэн савлгаатай. Тухайн үед аюу гоё идэгсэн. Энэ бүр байхгүй болчих. За тэгээд түрүүн хэлжсэн шиг open date гэдэг зарим бүтээгдэхүүн дээр байдаг. Энэ дээр нас онцсараа биччихдэг байгаа. Юм хайсан чинь бас сэтгэлд их гоё шүү. За энэ доогуур юу байна? Эднэрийг хаяа шүү. Доогуур юу байна? За энэ дээр нэг хоёр юм хараа итээ. За нөгөөх нь болохоор энэ Jeju mask гэдэг байна. Dr. Cerical Beauty Secrets албасаар оруулж ирдэг. Нэг ийм clay mask байдаг. Ногоон өнгөтэй. Энийхээ савыг хайчиё түүх цаашаа. За энэ мөн л адил Dear Clears. Би Dear Clears юмыг хэрэгэлт юм шүү. Энэний ийм гоё serum байдаг гэсэн. Active-ийн drop гэдэг. Тэгээ энийг хайч. Одоо энэ хүнд юм хийж өгнө хүлээн түүг цааш. Энийг хайчихъя л да. Isn't intriguing in sub
дээр үеийнх нь одоо л ийм цагаан өнгөтэй болсон. Ийм hyaluronic acid-тэй төвнөр, маш гоё төвнөр байдаг байсансан. Охоо, бас балар эртний зүйлийн доороос олдож байна. Энэ юу вэ? Ямар брэнд гэдэг үлээ? Тэр брендийн сүм төвнөр байсан энэ дотор. Тэгээд надад нэг хүн энэ тэрийг би бол ашиглаагүй сүм төвнөрийг яг гэх миний ярьс тослог холмог болохоор тэр төвнөр надад бол хурцтана. Энэ дотор манай зохион надад ийм юу хэрэглээ. Cleansing water надад султгалж өгчээсэн санагдчих. Энэ чи Round Lab гэдэг брэнд те. Марцсан байна, нэг ашигладаггүй болохоор. Энэ дээр нэг нийттэй юм биш те. Torriden Dive In гэд цувралынхан серум им хөрхөн cute им цэнхрөнгөтэй байдаг. Энэ одоо хэрэггүй. Яш хайчи. За өөр энүүгээр юу байна? Энийг бас хайчи. Одоо бүр өнгө нь хараа. Cosrx brand BHA яг тэгэхээр надад хар батга байдаг, нөхцөлтэй байдаг болохоор би BHA-г ашигладаг. Одоо сүүлийн үед ашиглаж байгаа. За тэгэд энэ BHA-г хайчи. Одоо би болохоор Вьетнам улсын нэг BHA өглөө харьцаж ирсэн. Энэ Вьетнам улсын ийм BHA ашиглаад байгаа 2%-та. Тийм болохоор энэ маань бүр уг нь цагаан битг бүр шаралцсан шүү. Тэгэхээр бүтээгдэхүүн яагаад шарлж ийн гэхээр нарны нөгөө шууд тусгал эдгээр нөлөөтэй байдаг шүү. За тэгэхээр альва бүтээгдэхүүнийг хэрхэн хаана хадгалах гэдэг нь бүгд өөр байдаг. За тэг болж өгвөл бас 0-ийн өрөөнд битгий яагараа нэг өсний халуун усанд ороод ч гэдэг юм тэр байнчуудаа халж байгаа шүү дээ. Нэг өсний саун шиг болчихж байгаа. Тэнгүүд бүтээгдэхүүн одоо oxidize гэдэг юм да. Уралд орж идэг шүү. Бити бас тэгж байгаарай. За энэ Maison brand-д бас энэ BHA байдаг байсан. Энэ liquid. Тэгээд энийг одоо ашиглахгүй ах уу хайч. Энэ хавийг нэг цэвэрлээ. Garnier brand хасан савлаа. За байж байгаа. Опа. За энэ хоёрыг хаад. Garnier гэдэг энэ Орсын Молочно энэ байдаг нөгөө сүүн цэвэрлэгч гээд те. Ийм сүүн бүтэцтэй. Нэг ашиглахгүй хайчи. Энэ байгаа юм шүү. Угааш. Байгаа байна. Энийг дуусгачих. За өөр хаягдах юм байна уу энийг? Энд нэг юм байгаа юм шүү. One Day Issue. One Day Issue гэдэг Солонгос улсын брэнд гэдэг. Би тэгээ түрүү хэлсэнчлэн би нөхцөлттэй. Арьста тэгэнгүүт энэ нөгөө нөхцөлтийн эсрэг төвнөр пад бүр хатчиж угаасаа ч юу н жоохон хуурайд байдаг. Нэг юм шаргал өнгөтэй. Тэгээ энэ маань хатчиж савын ашиглах. За төгөх. Йоо юм хаяа те. Тэгэхгүй бол бас хөнгөний хаяа савыг авч үлдэх гэдэг шүү. No way. Тэгэхгүй шүү. За ерөнхийдөө тэгээд уут маань ингээд дүүрчлээ. Дараагийн хаях юмнууд байвал би нэг цуглуулж байгаа дахин юм бичлэг. За тэгээд дараагийн хаях бүтээгдэхүүн бас энэ Maison brand-ийн hyaluronic acid гэдэг юм гоё шилнэ. Савтай бүтээгдэхүүн байдаг. Энийг бол хайх юм байна. Дараа нь бас энэ Estee Lauder гэдэг Night Repair гэдэг юм байдаг serum. Энийг бас хаяа дууссан болохоор нь хайж байгаа. За энэ дуусаагүйчсэн хугацаа нь аль дууссан байна. Pacific branding AHA BHA-тэй ийм ягаан өнгийн төвнөр байдаг. Энийг хайчи тухайн үед бас их сайн хэрэгжилж чадаагүй маа. Энэ Claire's branding vitamin C байна. Тэгээ Claire's branding vitamin C маш хурдан oxidize дороод ингээд шарлцдаг. Уг нь цагаан байдаг байхгүй. Тэгэхээр энийг бас хайчи. Тэрийг хаяхгүй болохгүй. За тэгээ энэ дээр бас нэг хаях бүтээгдэхүүн дээр Claire's-ийн SPF байна. Энийг ашиглахгүй байгаа учраас хайчи. Энэ дээр Abby brand-ийн сүүлд гаргасан энэ capsule serum гэдэг энэ жижигхэн тэгээд дотроо өөртөө капсултай ингэж онгоод юм бэл. Энийг хэрэглээд дууссан болохоор бас хайчи гэж бодож байна. За тэгээд өөрч ингээд энэ дээр энэ Pera гинэ энэ Солонгос улсын брендинг энэ lip and eye remover гэд тэгэд нэг сайн арилгаж чаддгүй юм билээ. Тэгээд надад хүн өгсөн санагдаад байна. Тэгээд энийг ашиглахгүй байгаа болохоор байлгаж ийсэн дор гэд хайчи гэж бодож байна. За ингээл болчих шүү боллоо да.
Амар их бүтээгдэхүүн. Зарим нь задлаа тэгээ хугацаанд нь хэрэгжилж амжихгүй байгаа болохоор хаяхаас ор сонголтгүй байдаг. Тэрийг биен дээрээ төрөх юм үрхийгээд хүмүүс андуураад идэг. Нүүрний арьс, биений арьс гэдэг чинь адилхан шүү дээ. Арьс юм чинь. Тийм болохоор нүүрэн дээрээ төрөхгүйгээр биендээ зарим нь бүр нөхөртөө найз залуудаа өгье гэдэг. Oh my god, ерөөсөө тэгэж болохгүй шүү. Та төрөхөж болохгүй, тэр ч гэсэн төрөхөж болохгүй гэсэн үг гэдэг болохоор бити тэгээрээ за тэгт ийм олон бүтээгдэхүүнийг хайж ин та. Бас баяртай байна гэр. За тэгээд ахаад уутанда багтчих байх гэж бодож байна. Skin Lab-ийн энэ 15% витамин С багхгүй. Аюу сайн витамин С, тэгээ витамин С-ийг юунд хэрэглэдэг нь ойлгомжтой. Одоо нэг иймэрхүү батга байлаа гэж бодоход одоо батганаас үлдсэн юм сорвин дээр түрхээд ивэл арилдаг. За сэвх нүсэт толбыг бүдгрүүлдэг. За тэгээ антиоксидант буюу энэ чөлөөт радикалуудад аюу сайн тэмцэж өгдөг ганц юм одоо орц найрлага байгаа. За тэгээд цэвэр болон цэвэр бус гэж одоо үздэг. Цэвэр орц найрлагыг ихэвчлэн одоо сүүлийн үед цэцэргнаас гаргаж аваад байх шүү гэн. За тэгээ нөгөөд дүүл нь болохоор аскорбины хүчил буюу бид нар мэддэг те хими элемент ascorbic acid ч үлээ тэрнээс ингээд гаргаж авдаг гэх мэтчлэн байдаг. Тэгээ энэ бол үнэхээр үнэхээр сайн vitamin C тэгээ Skin Lab brand мөн л адил Beauty Secrets оруулж ирдэг. Энийг бол хайчи уутанд багтах юм байна. Энэ цаашин юм байна те. За ааш тавьчих. Unboxing хийгдээгүй бас бүтээгдэхүүн байна. За тэгээд дараа нь хэрвээ надад хайж гээх эсвэл задлцсан ирнэ хугацаанд болцсон бүтээгдэхүүнүүд байвал би нэх бөөгнүүлж тавьж байгаад мөн адилын бичлэг оруулъя гэж бодож байна. За тэгээ та хэдийг уйдаагаагүй байх гэж бодож байна. Уйдаасан бол уучлаарай. За тэгээ бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Тэгээ намайг гоё дэмжиж мэдээж бүхэн болгоны хилдгээр subscribe дараарай. Тэгээд мэдээж лайк дараарай. Тэгээд сэтгэгдлийн асуултыгээрээ те. За бичих юм олдохгүй бол зүгээр эможи ч хамаагүй дарчаарай. Баярлалаа. Тэр нь яг хөтэ намайг мэдээж дэмжиж байгаа гэдгийг чинь хэлэр хэлэмж байх гэж бодож байна. За ийм байла. Бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Bye bye.